За аргаав. Эртээ дээрээс одоо хүртэл монголчууд нүүдэлчин монголчууд гэж ярьдаг. За Нүүдлийн мал аж ахуй гэдгээ хадгуулаад тэрнийхээ шүлтэйг аваад амьдардаг. Гэтэл ихэнх нь одоо суурь амьдралтай болчихсон л даа. Хот хүрээг шимбарлаа. За мориноосоо буулаа. Одоо төмөр хөлөг гэдэг нэг орчин цагийн тийм зүйлээр хөлөглөж газар тавьчихлаа. За өвөө нэг энэ дээр өөрийн цаг үедээ болж байсан зүйлээ хэлье. Энэ улсынхнаас худалдаачид орж ирдэг боллоо. За хоёр улсын хоорондын харилцаа учраас дайн байлдаа хийхгүйгээр эвийг сахих нь ойлгомжтой. Монгол нутагт бол гол ус муутай, дээрээс нь хөрс газар өвчин шиг муутай, уул усны эргэлдэх улирал гэдэг зүйл нь чанга хатуу. Энд тариа тайлж ингэж нэг улсынх шиг ингэж цөөрөн байх ямар ч боломж байхгүй, өвчин шиг муутай. За мал адуулахтаа хүртэл бид тусгайлан хуультай байсан. Газар нутгийг олон хэсэг хуваахгүйгээр 3 хэсэг хувааж ерөнхий болгож яваад түүн эрхшээсэн газар нутгийн ноёдд нь хилээд нэг нэгнийхээ бэлчээрийг ингэж өв сургах цагтаа тохируулж нүүдлэж явдаг байсан. Хэрвээ нүүдлэхгүй нэг газрынхаа зүйлээр ингээд мал адгуулах юм бол мал нь тахлана. Дахиж өв сурахгүй ч. Ийм нарийн хууль гаргаж нүүдлийн аж ахуйг өг дээцийнхээ зүйлстэй харьцуулж улам чанаржуулсан байна. Харин гаднаас орж ирдэг төвшмөд гэдэг нь худалдаачид энэ улсын элчнэр нь болохоор яаж монголчуудыг монгол биш болгох вэ гэдэг арга барилыг давхар санаж эхэлсэн. Тэгэхин тулд торог дурдан өгж ноёд ихсийг нь өөртөө татаж газар тариалан эрхлэх, газрыг авах. Одоо 3 хэсэг ингээд ерөнхий бүтцэд хуваагдсан байхад нөгөө 8 арилжаачт нь ингээд ноёд ихстэй тохироод ингээд өөрийн талдаа татчихад газрыг өвчлөөд ингээд авахаар яалчгүй нөгөө эргэлдэх хуультай шууд харшилдаг. Үүнээс улбаалж их тэмцэл үүсдэг байсан. Танайхан, манайхан, танаа тал ингэсэн ч гэдэг юм уу. Хэрүүл тэмцэл их гардаг болсон. Дээр нь тэднэр бас нэг муу арга сэтсэн нь бидэнд торог дурдан өгөнгөө. Бид уулна малынхаа мах арис ноос үсийг нь ашиглаж ховцхонор хийдэг байлаа. Гэтэл торог дурдан өгөөд байдаг. Бэлэн юм өгөөд байна. За сүүлдээ малыг чинь худалдаж авдаг болъё гэж санал тавьсан юм. Ялангуяа агт мордыг чинь ихээр авъя гэж их санал тавьдаг боллоо. Яагаад? Өвөн тэр үеийг судлаад шийдвэр гаргасан. Монгол хүнийг мориноос нь холдуулвал эзлэхэд амар гэдэг шалтгаан юм уу да. Тэр үедээ хамгийн хүчтэй зүйл бол аргамаг хөлөг агт байлаа шүү дээ. Хортон зүйл. Монгол хүн түүнтэйгээ байхад хамгийн хүчрхэг зэвсэг болж хамирдаг байсан юм да. Энэ нь эхлээд явгуулж ялах ёстой юм шиг байна гэдэг. За яг хөө эвийг сахиад ингээд түр ажи гэж өвөө шийдлээ. Хуралдаа хийлээ. Ер нь зарим нь нөгөө торог дурдан алт эрдэнэст нь улаарад бас жоохон тэмцэл үүсгэх талтай. Тэгвэл
Аа яг хөө тэгвэл төр харъя гэхэд малын махыг авдаг бол торгод урдангийн өмсдөг бол сүүлд нь олон хүмүүс нь малаа арилжиж байна шүү. Багта зоос мөнгө хийдлээ. Тэр үед өвөө нь айлхинж тандуул илгээсэн юм. Эднэр яг яагаад үнэхээр малын дуртай тийм нөхдүүдийн болов гэсэн үгүй ажээ. Зөвхөн мөнгөний нөгөөд харин тэр малынхаа махын өөрсдөө иддэггүй юм бэлээ. Одоо тэгэхээр юу одоо үедээ адилхан болчиход байна шүү дээ. Нэг өсөр монголчуудыг мал ахгүй гэдгээс нь салах гэж л эрт үе тийм арга хэмжээ авдаг байхад өвөө нь гадарлаад бүгдийг хөөж гаргаж зэр зэвсэглэж боссон үе. Хөөж гаргасан. Танай торог дуртай хэрэггүй. Танай тэр эд баялаг зоосч бидэнд хэрэггүй. Гэж. Одоо тэр үндэсний яг бодлогын дагуу та нар за өвөө нь одоо ингээд энэ цаг үеэс нь харъя. Та нар баялаг инээтрэ гэдэг юм а бүгдийг харийнхан заагаад өгсөн тийм үү? Тийм. Урдаас нь хоош чиглэлтэй ухах ёстой. Ухаж байгаа. Гэхдээ газар доорх үржил шимийн нандин ус энтрий чинь бүгдийг гамгүй эргэлж байгаа үз. Монголд ямар ч ашиггүй тийм зүйлэр л энэ нэг муу арга бол та нар бол нүүдэлж амьдардаг. Тийм учраас энэ газар доорх баялагын чинь одоо нүүдлийнх нь мал аж ахуй гэдэг зүйлийг нь хойш нь төрж байна гэсэн үг. Газар газраар нь эзэлж. Үнийх нь тэр нандин усын сорж ашиглаж байгаа бол нэгэнт авчихсан зүйл дээр хизээч өв сургана гэж байхгүй. Тэгвэл малаа адгуулж явдаг монголчууд яг малаа дагаж явна. Өвсний бэлчээр дагаж явна. Өв сургаагүй газар малаа тууж аваачих боломжгүй учраас хоош шахагдах болно. Тэр хооронд хэд хэдэн газруудын ингээд өөрийн талдаа ингээд ашигтайгаар авчихна. Тэгээд л ашиглаа л байна. Сүүлд нь монголчуудыг малаас нь холдуулахын тулд нүүдэл хийхийг нь болиулахын тулд за эхний арга хэмжээ бол монголчуудыг олон хуваасан. 21 аймаг 330 хэдэн сум гэлээ. Тийм. 330 гаруй л. За ингээд хойш төрөгдөд ирмэгц энэ олон аймаг гэдэг зүйл нь хоорондын бие биенийг үзэн ядах үзлийг дэврээдэг. Танай аймаг, манай сум, танай аймаг гэж. Эндээс юу улбуулж гарч ирэх вэ гэхээр монголчууд тэрсэлдэж эхэлнэ. Бэлчээрээ булаацалдаг. Тэр байтугай нэгнийхээ бэлчээрийг тахлах гэж хэрэгээр нүүдэлдэг болно. Нэгнийхээ мал хунараас хүртэж зоглдог болно. За ингээд хоорондын монголчуудын тэмцэл ингээ хоошоо түрээд явж байгаа. Гэтэл одоо энэ дотор газар хятад гэдэг үт чинь тэгж хэлнэ. Та нар манайд махаа зар. Махан л хэрэгтэй бусд нь хэрэггүй гэж. Танаа адуугч навъя. Танаа тэмээгч навъя. Бусдын ч бас авъя. Ийм жишг үн байна гэж. Монголчууд талцаж хоорондоо тэмцэлж байгаа. Дээрээс нь бадар нутгаа ухуулж байгаа учраас бидний нөлөөнд автаж эрх мэдэлт нь оёдтой байна. Арганд нь хууртаад арилж зараал байна. Хамгийн сүүлд нэг юм тэд хэлнэ. Тогтсон
тогтцсон үнээс авахаа болоод хөөе монголчуудаа ингэж нүүдэлж амьдэрдэг янз бүрийн мэддэг тийм хонь малын мах авахгүй. Тэрний оронд та нар бид нар шиг ингэж тэжээл өгөө цууран байж байгаад ингээд ийм чанарын төвшөнтэй малын мах л авна гэж хэлнэ. Тэгэхгүй бол бид малыг ч авахгүй гэж доромж үгтэйгээр хэлэх үү. Мэдээж монголчууд уурлна. Харин тэр хооронд нь төрийн түгшээд эрх мэдлтнүүд нь өнөө хэдэн чангахын матгуулчихна. Тэгэл нөгөө малч нь бэлчдэг байсан ба сүүлдээ бэлчээрээсээ болоод ингээд суурин болоо явчихна. Зүгээр л нэг хард ингэж хөдөлтөж үржүүлж идүүлж ингэж байх нэг газараа манж үлдэхэл тийм нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Харин тэр малын мах хөдөлтөж авж байгаа зүйл бол тэр хятад хүмүүст хизээч хотоодод нь шингэдэггүй. Тэд сүү чаддаггүй. Малын энэ мах идэж чаддаггүй. Энэ үгдэг. Монгол малын махыг уу? Тэгээд одоогоор худалдаж аваад идэв шүү дээ. Наад үуч идээгүй. Энэ нь юу болох вэ гэхээр та нарын бас амьдрах нөхцөл байдлыг бас өөрчилж болно гэсэн үг. Нэг малынх нь мах тийм үнэтэй гингүүт та нарын амьдрал тийм болж хувирна гэсэн үг. Энийг засч болох уу? За хэрвээ арганд нь автаад яваадах юм бол Монгол газар шороо гэж байхгүй болно. Бүх газрыг ч угаана. Та нарыг хойш төвсээр угаада. Та нарыг малыг чинь бэлчээрлүүлэхгүй суурин газар байлгаж байгаа л үлдсэн нь ухна ял ойлгож байгаа. Тэр урагшны явдаг малын мах бол зүгээр л үн хань шиг. Хятад хүмүүс өөрсдөө идэхгүй. Ингэж явсаар л нэг л мэдхэд та нар тэднээс хамааралтай шууд амьдрах болно. Сүүлдээ тэд даварч тэмчил. Энэ өвснөгөө оргодгүй ийм цөл газрыг хятад бидэндээ өгчхөө. Та нар мэдээж тэнд амьдрахгүй чинь бид өөрсдөө аваад ингээд авчих. Тэгэхээр та нар бодноод мал бэлчээрлэхгүй угаасаа өвсч уралдуулж өгсөн чи авах дээ л гэж бод. Ингээд сөөм бол та нар идүүлсэн л байх бол. Тэгэхээр монгол хүнийг молоос нь салгаж болохгүй нэг шалтгаан нь ийм учиртай байна. Бидний үед 500-ны урд тэрний өмнө ч бас энэ дотор газрын хүмүүс чинь үргэлж эзэмдэж дийлж өшөө хонзонгоо тайлъя гэж санаархаж ирсэн юм шүү гэдгийг санах хэрэгтэй. Та нарын амьдралын гол зуулгыг махчил хариуцж байгаа да. Ер нь мах гэжгүй бол монгол хүн амьдрахгүй шүү дээ. Гэхдээ таны хэлдэг үнэн л дээ. Урд хөрш хилээ хаагаад Монголтой харьцахгүй болчвол монголчуудаараа төрж өгнө. Би та нартай бүх юм чил үлдээсэн юмсан уулна. Хідэн үеэрээ идээч барахгүй. Маш их зүйлийг үлдээсэн. Чамайг газар доорч нь бай. Хоолоо өөрөө зохиогоод хийгээд идэлээд ахад үгүй. Өөр хүмүүсээр ингэж хийлгүүлж идэх нь амттай гэдэг хос минь хүртээд байх нь зүгээр хэрэгдэж юу. Чи яагаад өөрөө амттай тийм хоолоо хийж чаддгүй юм бэ? Энэ зүгээр л юмыг амарчилж байна гэсэн үг. Бэлэнчлэг сэтгэлгээ гэж юу? Хүн ер нь бэлэн юмд ухаан санаа нь өргөлж сэтгэхээ болдог тал бий. Сурчдаг. Бүх зүйлс хятадаас хараад болчихсон шүү дээ.
Юутай ч өвөө нь цаг үеэ өртөөчлөн хэлэхэд та нар өвсөх хувцаа, үүсэх галаа, махаа хөшөглөх хутгатайгаа байлдаанд явах зэвсэгтэйгээ бүхэл юм чинь байсан л юмдаг. Одоо ч байгаа Монголын баялаг дуусахгүй. Та нар олон талд ингэж талцаж хуваагдаад байвал ирээдүйн ойлгомжтой байлгүй. Гэхдээ бидэнтэй наад би чинь мөнх биш болохоор уулзсан шүү дээ. Бид ямар ч байсан таатай хүлээж авахгүй. Монголоор үлдэхийн тулд яах ёстой юм бэ? Хоёр хилээ хаачих юм уу? Тодорхой бодлого хэрэгтэй. 3 сая гаруйхан хүнтэй тэгсэн хэрнээ 3 саяын нь хідэн ядуу тарчиг амьдарч байгаа бол Та нар ядуу амьдрах ёстой хүмүүс биш. Тэгвэр ядуу хэн амьдруулад байгаа бэ гэдэгт л учрыг. Тэр үнэн мөнэ та нар өөрсдөө шийдэх ёстой. Бид хийдгээ хийсэн. Та нарт амжуулт өгдөгөө өгсөн. Одоо та нар яалж. тэгээд аа би түрүү хэлжсэн да. Орчин цагийн нэг төмөр үлэг гээд тэр нэг төлш гэдэг юмар явдаг юм аа. Улаачийнхаар танд чарахад нөгөө вариг актыг орлдог. Бензин гэдэг юмар явдаг. Төмөр. Морныхоор бол өвс юм уу да. Тий. Тэрнийг нөгөө тэнгэр татчих юм аа. Тэгэл албуулээ тэрүүгээр амжуулдаг болохоор үнтэй чамаагүй төлш бензиныг худалдаад л авах юм. За одоо яаж амьдрамаар юм байгаа юм? Та нар бол ухаантай бол ухаантай. Гар хуруучин бүрэн бүтэн л баймаар юм. Яагаад энийг хэлмээр байгаа гэхээр зөндөл зүйлийг чинь судалж харлаа. За баг энэ төлш өвс гэдгээр нь тал нутаг өргөн удам. Морь давхихын тулд өвс хэрэгтэй, ус хэрэгтэй. Тэгж газар давчлаа. Тэгвэл төмөр хөлөг гэдэг нь байгаа юм бол тийм төлш хэрэгтэй. Тэрийг нь хийдэг эдэн Монголд биелдэг. Тэгэл та нар ийм өртөг өндөртэй амьдардаг юм шүү дээ. Тэгвэл гол зүйлийг өвөө нь хийлээ. Хэрвээ өвөө нь хий гэвэл тэр төлш гэдэг зүйлийг чинь улсынхаа мэдэлд авах ёстой. За. Улсынхаа мэдэлд авснаар яаж хямд төсөр аргаар ард олондоо нийлүүлэх вэ гэдэг арга барилыг илэрхийлэх юм. Хямд. Шууд тэндээс нь худалдаж аваад эндээ түгээж болно шүү дээ. Энэ дээр нэг хямдхан зөөдөг арга байгаад та нарт. Төмөр зам. Тий нэг сумжирсан төмөр байдаг. Нэг уртаа. Тэр нь болохоор нүүрс гэдгээр нь явдаг юм. Газрын алт хараал. Тэгэл амар юм байна шүү дээ. Шууд тэр газраас нь төрдөө ингээд татаж аваад
тухайн үнээр нь авсан хөдөлсөн үнээр нь шууд ингээд арилчих. За. Хэрвээ ингэж чадах юм бол Монгол дахь үнийн хөрвөл гэдэг зүйл арилгах ёстой. Тэгээд тэр авчирч борлуулдаг нөхдүүд чинь бид ашиг олохгүй ингээд одоо цамнаад Толгойг нь авахгүй өөр яа. өсөж хувилдаад үнэ нэмчихнэ. Тал нутагт яагаад асар өргөө уудам нутаг учраас тэр түлшээр явах нь тодорхой. Тэрийг дагаж юмны үн өсөх нь тодорхой юм байна. Тийм. гэж өвөө нь ойлгож байна. Тэгэхээр бүх юмний л үн төлснийх нь үнийг дагаад өсдгийг. үүнийг улсын мэдэлд авч тийм нөхдүүдийг өтөр түргэн толгойг нь авах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бол төр зургийн арга. Ингэж хэрвээ тэр үн буух юм бол мал махны чинь эд зүйлийн чинь үнч буурна дагаад. Түгэлт бэлэг зүйл шүү дээ. Тарааж өгөх. Урд нь тэмээ өсгөр явдаг бол одоо оноо хөлхөр явдаг гэхэд төлс нь хямдах. Тийм учраас дагаад буурах ёстой. Энэ хооронд яах ёстой вэ гэвэл энэ газар доорч байгаа. Тэгвэл тэрийг та нарт юу л байна? Алт байна, мөнгө байна. Тэр эрдэм мэдлэгтэй хүмүүсээ тийм мөгөө бидэн заагаад өгөө гэхэд үгүй гэхгүй л байлгүй дээ. Үгүй гэхгүй л дээ. Тэгээд олон түмэндээ ингээд урайлаад тийм хийх гэж байгаа энэ төр гэхэд бүгд л дэмжин. За ингээд өөрсдөө тэр түлш гэдэг юм а бэлтчихье. Тэгвэл харийнхнаас гурахгүй. Энэ зүйлээр дамжиж өөрсдөө гаргаад ирэх юм бол та нарын амьдрахад амар болно. Бүх юм нь хямд болж байна гэсэн үг. Тэгвэл тарихнаас гуйх шаардлагагүй болно. За нэг тийм түлш бэлтчихлээ. За. Тэрийг хэд дахин ч ямар ч үнээр хувиргаж болно. Та нарын мөнгө зоосч одоо алтаар л хэмжигддэг болсон үстэй. Тий, ерөнхийдөө бол дэлхийн түвшинд алтаар хэмжигдэж байна. Юм ч байхад юу ч хөө хоосон гуйлахчин шиг сэтгэж өр болохгүй. Нэмээд түүн дээр нь газар нутгаа хамгаалахын тулд өв сургамлал газар шороогоо хамгаалах юмдаа эрчимтэй орох хэрэгтэй. Чиний нутгийг харийнхан хайрлахгүй. Чиний хайр байна уу? Бидний нэр хүндийг бас бодох хэрэгтэй. Тийм учраас одоо цаг үеийн та нар маш их хичээх хэрэгтэй. Ингэж чадаж байж шудраг зүйл үүснэ гэсэн үг. Алтан байна, ертөнцийн нь байна. Наашаа хүрээдрээ заагаад өг гэхэд зааж өгсөн тэр мэдлэг чинь та нараас хулгайлагдахгүй шүү дээ. Бид урд нь тийм л арга баримтлал хэрэгэлдэг байсан. Тэгвэл одоогийн монголчууд яагаад ядуу амьдрах вэ? Зүүн хүний 80 нь ядуу амьдрч байна. Үнэхээр тийм ядуу амьдрах тавилантай болсон юм. Тавилан заяа нь уруудцсан юм. Тал нутаг олон хуваагдж болохгүй. Тэмцэл үүснэ. Өөдлөхгүй. Тийм учраас энэ олон ноёдыг бүгдийг цөөлөх хэрэгтэй. Юм хийж чадна гэсэн сэтгэлтэй хүнээл ноёдоор томил. Харийнхан ч өөрсдөө та нарыг өөднө гаргахгүй тул бүх талаараа хичээн төрж боомлоо. Гэхдээ нэг хэдэн жил зовох үз. Тэгээд цаашлаа та нар бие дагаа явчихна. Бүх юм ч байна.
юу ч хөө хоосон газар бид үлдээгээгүй гэдгийг санах хэрэгтэй. Баялаг л гэдэг байгаа. Үнэн дээр энэ ертөнцийг эргэлдүүлдэг нэг хүчин зүйл юм шүү дээ. Хэрвээ та нар зөв ухаар сэтгэлээ яг бидэн шиг өвгдөөс бидэн шигээ сэтгэхэд эхлэх юм бол үучих хэрэгтэй байна да. Та нарыг ядуу амьдруулах нь зайснуудын чинь гол зорилго. Та нар хүчээ авчих юм бол хинч таануусыг дийлэхгүй. Ямар ч үндэстэн, ямар ч хүчрхэг зэр зэвсэгтэй байсан ч дийлэхгүй. Энэ улсыг удирдах байх тийм энэ газар шороонд амьдарч байгаа хүмүүсийг хангалуун амьдруулахад тийм ч их ядаад байх зүйл байхгүй. 3 сая хүн штэ өгнөл боломжийн сайхан байхад бол хангалттай л байх гэж байна. Монголд амьдрах аргагүй байна гэд хард цагаачлаад ажил хийгээд хард боол хийгээ явж байгаа. Харамсмаар шүү. Тэгвэл энэ шудраг бус байна гэсэн үг. Шудраг бус байлгаж байж л ийм ядуу амьдруулаад байгаа. Тийм бол тэр болгоныг ор мөргүү тасчин хайж байж л шудраг яс үүснэ. Яаж? Авах олон арга бий. Өөр аргагүй тул толгойг нь авахаас өөр арга байхгүй. Нийлж байгаа. Тэрийг ойлгох хэрэгтэй. Бодол хоромг болгоомж нь мэдээж та нарыг төвд нь гаргахгүй тул бүх хүчээ дайчлах нь тодорхой. Хууль засаг, ноёдын хүч, түр хүчээрээ далайлгаж та нарыг дарамтлахыг хичээнэ. Хэрвээ энийг сөрж давшаад дарж авах юм бол та нар маш их зүйлийн ард гарч өөрсдөө ч бахарх нь алтаагач засна. Бидний 3,000-ны түүхийг та нарын үе дээр дуусгачмааргүй л